За 12 дугаар ангийн физикийн булсын шалгалтын жишг даалгавар. Энэ удаад энерги сэдвээс та тайлбарлаж байна. Ингээд 2 дахь удаагийн хичээл байна. За даалгавар маань зурагт өгөгдсөн суналт нь үйлчилсэн хүчнээс хамаарсан хэрхэн хамаарсныг үзүүлсэн юм график байна. За тэгвэл пүш тус бүрд ижлэн хэмжээний хүч үйлчилсэн бол аль пүшний хат их вэ гэсэн ийм даалгавар хийх нэ. За энэ даалгавар хийхийн тулд бидэнд ямар ойлголт хэрэгтэй юм бэ гэж гэдгийг үзье. За тэгэхээр за энэ програм дээрээс за энэ хоёр пүш за энэ хоёр пүшийг ихлээд хоёулынгийн ижил хаттайгаар хат буюу одоо гаднаас үйлчилсэн хүчинд пүшний өөрсдийнх нь онцлог шинж хат нь ижил байхаар буюу харимхай чанар нь ижил байхаар ингээд авч үзье. За ингээд хоёр пүшсэнд ижил хэмжээний ачаа зүйлээ тэр энэ дэлхий дээр энэ туршилт дэлхийн нөхцөл туршилтыг хий. За тэгвэл нь энд хэрхэн ямар үзэгдэл болох юм бэ гэдгийг анхаарья, судлаа. За ингээр энэ хоёр пүшний суналт нь ижил байна. За энэ хүчрэх шиг байна. За энд туршилт хийчихье. За энэ дээр туршилт хийчихье. За тэгвэл Гокийн хуулиасаар бид нэр харимхай хүчин суналтайгаа шууд хамааралтай байдаг. Ингээр энэ пүшний суналт бол за 70 см зайд үйлчилж байгаа юм байна. Тэгвэл 70 см чинь 0 см-тэй 70 см-тэй 0.7 м. За 100 г масстай биеийг үндсэн нэгжийг килограмм чилжүүлээ. За килограмм чилжүүлэх юм бол одоо энэ зөвхөн бүгдээрээ туршилтын хооцоогоо хийх гэж байгаа шүү. За ингээр эхний ээлжин тэр масс нь 100 г байна. 100 г гэдэг чинь 0.1 кг масстай. За дэлхий дээр байгаа учраас хүндийн хүчний хурдтал нь за ойролцоогоор 10 ньютоны хуваахан килограмм. Тэгвэл энэ хоёр ачааны биеийн жинг олё. За биеийн жинг олохлоор энд үйлчилж байгаа бид хүндийн хүчийг олно гэсэн. За тэгэхээр энэ томьёосоор ачаа бүрийн хүндийн хүчийг олох юм бол 0.1 кг-ийн өөрчлөгнө 10 ньютоны хуваахан килограмм. За килограммд хорогдод ингээд энд 1 ньютон хүч үйлчилжээ. За Гокийн хуулийн ёсоор эндээс бид нар энэ пүшний хатуудыг олчих. Энэ хоёр пүшний хатыг олох юм бол К тэнцүү гадны хүчийг хуваахан пүшний деформац бэлтгэж суналтыг хэлж байгаа. За тэгэхээр 1 ньютоны хуваахан 0.7 м. Тэнцүү 10-ыг 7-д хуваагаад ньютоны хуваахан м. Тэгэхээр ойролцоогоор 1 бүхэл 7-ны 3 ньютоны хуваахан метр ийм хаттай байна. Өөрөөр хэлбэл энэ пүшийг 1 м сунгахад 10 ньютон хэрэгтэй гэсэн ийм туршилт болж байна. За тэгэхээр энд үйлчилж байгаа хүчнүүд нь ижил байсан. Пүшний хатууд ижил байгаа. Одоо 2 дугаар пүшний хат за нэгдгээс нь 2 дахин ихсгэж
туршилтыг хий. За ингээд энэ push агшиж байгаа. Ингээд агшихад энэ бол push-ны харимхай потенциалын нэрэг, харимхай потенциалын нэрэг нэмэгдэнэ. За ингээд энэ чинь нөгөө нэгдүгээр push бол 70 см-ээр хүрч байгаа. Хоёрдугаар push хатны ихсэд ирэхлээр энэ за 57 см хэмжээр сунаж байгаа харагдаж байна. Тэгээд ирэхлээр бид нар эндээ харахлаа чинь энэ суналт нь багасаад ирэхлээр энэ хуваагч багасаад ирэхлээр ноогдор ихсэн гэсэн үг. Тэгэхээр хоёр дахь тохиолдолд push-ны хат нь их байна, ижил хэмжээний хүч үйлчилж байгаа. За одоо дараагийн туршилт бол ингээ. За энд байгаа хүчийг 2 дахин багасгачээ. За ингээд туршилтыг давтъя. Харин push-ны хат бол тэнцүү. За туршилтыг хийлээ. За тэгэхээр push-ны хат ижилхэн үйлчилж байгаа хүч өөр. Тэгэхээр сонирт нь ихсэж байна. За ийм онлын мэдлэгийн туршилтыг хийсний дараагаар бид асуултантай хариулна. За одоо ингээ энэ хатыг ихсгээд хатыг 2 дахин ихсгэлээ масс 2 дахин ихссэн байна. За энэ тохиолдолд үзье. За ингээд мөн сонирт юу хоёр хат ихссэн гэтээ үйлчилж байгаа хүч их байна. За одоо бодлого руу бодлоготой орж ажиллая. За бидэнд нөхцөл бол энд ижил хэмжээний хүч өгөгдсөн гэж байгаа. Тэгэхээр ямар ч бодлого бодоход тогтмол хэмжигдэхүүнгүй байна. Ямар хэмжигдэхүүн нь ямар хэмжигдэхүүнээсээ ямар хамаарлаар өөрчлөгдөж байна гэдгийг л та бүхэн математик дээр тэр физик дээр энийг ойлгочих юм. Тэгээд юм болоод явчихна да. За нэг үрчгнийг нөгөө 4-ээр нь бичээ. Дельта x. За энэ бүх юм. За бүх үйлдэл бичгтэй бид ийм болгоно. За энэ нь уян харимттай гэж. За энэ уян харимттай хүч гэсэн үг шүү. За сөрөг тэмдэг байгаа нь бол энэ харимттай хүч чинь деформац үүсэл түүнийг саатуулах чиглэлтэй үүсдэг гэсэн юм байна. Деформац гэдэг нь аливаа сунах, агших ийм процесс гэж байна. За энэ бидний гол баримтлах бүх юм. Одоо бид бодлогын нөхцлөө бичиж. За бидэнд өгсөн бодлогын нөхцлөөр бол энд үйлчлэх хүчнүүд нь тэнцүү гэж өгсөн. Энэ үйлчлэх хүчнүүд тэнцүү. За энэ юу яач? Тэгэхээр энэ push-ны харимхай хүч нь энэ бид гаднаас үйлчлэх гадны хүчтэй хэмжээгээр тэнцүү чиглэлээр эсрэг байх болно. За хүч бол вектор хэмжигдэхүүн байгаа. Энэ бол гадны хүч. За энтэй тэнцүү. За дараа нь одоо push тусбарт ижилхэн хэмжээний хүч үйлчилсэн бол гэсэн. За тэгэхээр одоо энэ гадны хүчнүүд нь энд тэнцүү байгаа. За гадны хүч нэг
нэгдүгээр бүршинд үйлчлэх гадны хүч нь хоёрдугаар бүршинд үйлчлэх гадны хүчтэй тэнцүү. За мөн гуравдугаар бүршинд үйлчлэх бас гадны хүчтэй тэнцүү. Ийм нөхцөл үүсчээ. За энийг ишин тавьчихмаар явчихгүй юм. За энэ энтэй тэнцүү гэсэн. За нөгөө талаасаа одоо аль бүршний хат их вэ гэсэн. Энэ дээр суналт нь гадны хүчнээс хамаарсан. Одоо бүгдээрээ юу бичих вэ гэхээр графикаас энэ мэдээлэл авъя. Тэгэхээр нэгдүгээр бүрш. За нэгдүгээр бүршний суналт буюу нөгөө деформацийн тухай ярих гэж байна. За тэгэхээр энд дельта x нэгдүгээр бүршний суналт болон за энэдээс энэ 1 2 3 4 байна. Энийг 1 гэж авчиж эндээс нь. За энэ хэд хэмжих нэгж байхгүй. Тэгэхээр ишиг үндсэн нэгж метр авчиж 1 метр сонж нэгдүгээр бүрш. Хоёрдугаар бүрш бол 2 метр сонжээ гэж ингээд авчихшөө. Энэ бүгдийнхээ энэ бүснэгтэр ингээд авчих. За 3-р бүрш болох дээр гуравч мас 1 2 3 4 энэ чинь 4 метр сонжээ гэсэн. За одоо ингээд тэгвэл гүүхийн хуулиасаар бид яах ёстой юм бэ гэдгийг. Гүүхийн хуулиасаар бид энд одоо хэрхэн бодох вэ? Танд ямар нэгэн тийм бодол орж ирж байгаа бахаа гэж төсөөлж байна. Тэгээд аль бүршний хат их вэ гэсэн. За тэгвэл бүгдээрээ энэ гүүхийн хуулийн тамирнаас бүршний хатыг олцгоё. За хат бол тэгэхээр энийг эндээ орлуулад бичих юм бол бид нараа энэ маань гадны хүч болно. За тэгээд хатыг олоход бид нар коэффициент олох гэж байгаа учраас энэ бол эерэг болж ирнэ. За ийм нэг бол орно. Одоо эндээс хатаа олъё. За тэгвэл та бүхэн олж байгаараа намайг удалж ийн гэж бодоод шаардлагагүйгээр та бүхэн бүршний хатыг олох томьёогоо гаргаж байгаарай. За ингээд ийм хат боллоо. Одоо энэ хатуулах томьёонд орлуулъя. За орлуулахаас өмнө бид нар 12 дугаар анги учраас бид нар дандаа үнэлгээний төвшөнд ажиллах ёстой. Тэгэхээр энэ хатвал гадны хүчин шууд бүршний деформацид уруу хамааралтай. Тэгвэл хат ихийг нь олох гэж байгаа учраас аль болохоор суналт багтайг нь харах хэрэгтэй. Тэгэхээр нэгдүгээр бүршний суналт маш бага байна. Энэ бол тогтмолтой байгаа шүү дээ. Ийм учраас бидний энэ бодлогын хариу бол А хариу. За энэ бодлогыг 8-аас 12 дугаар ангийн хэм боловч энэ стандарт тохирно. Та цаашид дахиад дэлгэрэнгүй үндэслэл тайлбар сайтаа хичээл сонсохыг хүсвэл манай YouTube-ийн сувгийг дагаарай. Тэгээд цахим хичээлд бас хамрагдаарай.